За өглөөдрөөрөө мэдслэж буй элдний иргэн ирэл төвтөн маань эпизод 3 ороход бэлэн болсон байна. За тэгээ та нарын өсдөр энэ удаа жоохон уртыг хэр шидлээ. Тэгээ өмнөх дугаараа үзээг бол үзчихэд ирээрээ. Тэгээ бичлэгээ үзэхээс өмнө лайк болон саба дараарай. За тэгээ олон юм ярилцлагагүй бичлэгтээ орцгоё. Өмнөх ангид бэх мөнхөөг олж мэдсээр дуустдаг. Тэгээ бэх мөнхөөдөр ирээ чи тэгэхээр хоо олих байж нэр чинь тэгээд юу юм гэхэд мөнхөө өөргөө танилцуулна. Энэ үерч багш бэхийг дуудаж ахлагч уулзгаар хүлээж байна иргэн. Бэг ёсны дараа цэнхэр ус чи түүнийг танд юм уу гэд мөнхөө үгүй гэд цэнхэр ус тэр бол хоо олын сууд ухаантан гэж яригдаг. Хоо олын ээдүү гэдэг. Бэг тэд нар ахлагчийн өмнө цугларахад хөөхнөө минь бас байдаг. Тэг мөнхөө арчаад арай намайг бариад өчөхгүй байлгүй дээ гэж харж байтал улаан үст ирээд чи өөрт нүдэ салгаж чадахгүй байх нь уу? Яа гарахгүй хөөхөн багааз гин. Тэгтэл гинт бэг бид нар бэлтгэлээсээ иргэн ирлээ хэд ахлагч та хэдэд зориулж хоол бэлдсэн орж идгээд давхар мөнхөөг дуудаж манай өрөөнд хүрээдэр уулзъя гэдэг. Үнийг сонсон бэг багшаас мөнхөө яг яадаг хүүхдийн гэж асууна. Багш нь чи түүнтэй оролцохыг хүсэхгүй зүгээр л тоохгүй орчих гэдэг. Нэг хүүхэд тэд хоолндоо ортол дахианы ямах харсан хэд шоконд ороод багшаас хоол юу болсон гэд асуухад багш тайлбарлахад урт түүх гэд хэлдэггүй. Тэгсэн мөнхөө хаалга цөм мөшлөөд орж ирэхэд 2 дугаар жилийнхэн бүгд гайхан харна. Мөнхөөч цайгаа ухаар суухад бэг яг улаас цэнхэрөөс хоёрыг мэдхгүй байгаа юм бол Арийн хоёрыг алгандаа оруулсан гэж юу багш хүртэл юм хэлэхгүй юм гэтэл мөнхөө өгч би ямар захидал зөөгч юу дахиад намайг өгнөлөө явуулах нь гэж хэлдэг. Манай хоёрч мөнхөөг тайвшруулад 2 дугаар жилийнхэн нэг хүүхэд бэхийг оолоо идэхгүй мүү гэдэг. Бэх ч юм бодож байлаа нэрээ хөөхнөө айдсан гэдээ асуухад мэдэхгүй штэ ганцаараа бэлтгэл хийж байгаа байх гэдэг. Бэх ч түүнийг ирэхгүй бол хоолоо идэхгүйгээд хариулдаг. Энэ бэх бас хөөхнөө жоохон талтай юм шиг байгаамаа юу. Тэгтэл энэ үеэр хөөхнөө ороод ирдэг. Бэх ч шууд баярлаад дуутахад хөөхнөө бэхийг толгой шууд мөнхөө дээр очиод хажууд чинь суучихуу гэдэг. Тэнд байсан хүмүүс шок. Тэгсэн мөнхөө үгүй ихэд хөөхнөө ч юм асуух хэрэгтэй байна гэдэг. Мөнхөө ч завгүй байна дараа бол гэд хариулахад хөөхнөө тэгвэл хүлээж бай гэд хажуудан суучдаг. Энэ явдлыг харсан бэх уурлан босоод чамаас дээд ангийнхын хүүхд юм гуугаад байхад шүүрэхгүй гэхэд мөнхөө хинт хамаатай ингээд улам бэхийг уурлуулна. Тэгсэн бэх багш руу хараад өчтөр 3 дугаар жилийн нэг сурагч мөнхлөгт архиугаас сууж байсан. Тэр бол мөнхөө гэд түнлүү заадаг. Дотроо одоо чи өнгөрсөн гэд бодтол багш мөнхөө бод зүгээрээ гэдэг. Бэх гайхаад 3 дугаар жилийн гадуур архи уучаад хад зүгээр гэж юу гэд хин зөвшөөрсөн гэхэд багш ахлагч мөнхөөг зөвшөөрсөн асуудал байна уу гэдэг. Тэгсэн энэ үеэр нягтлан ороод ирдэг. Бэгч эцсийн хүртэл нь үзнэ гээд нягтланлоо очиж 3 дугаар жилийнхэн архи ух зүгээрөө гэдэг. Нягтланч архиа чи яг зөв харсан уу гэхэд бэг тийм зөв харсан 3 дугаар жилийн сурагч мөнхөө архи ууж байсан гээд мөнхөөлөө заадаг. Тэгсэн нягтлан мөнхөө харчаад одоо ганц балах одоо буруу юу? Хүн мөнгө цуглуулад өөрийнхөө мөнгөөр архи аваад уусан л биз. Танаа доод үеийн чинь энэ бүх хоолыг авч өгсөн. Тэгсэн чи дээд үеийн байж ховдож байгаа мó гэд бэкийг барьж идэхнэ. Тэгсэн ашгүй гаднаас хүн орж ирээд нягтлан болиулаад аваад явдаг. Үнийг сонссон 2 дугаар жилийнхэн бүгд дахиад шоконд орно. Үүний дараа нэгэн сурагч бэкэд энэ арай хитэрнэ. Тэр хүүхд хоо оолыг бүхэлд нь атгцсан байна. Бид нар ямар нэгэн зүйл хийхгүй бол болохгүй гэдэг. Бэк зүгээр дээ биеийн талаар асуухан олсон гэхэд өрөөнд цэнхэр үст ороод ирдэг. Бэк түүнээс намайг байхгүйд юу болсон бүгдийг ярьгээд цэнхэр үсч мөнхөөг хоо бүлгэмд орж эхэлсэн үеэс нь ярьж түүнийг хоо оолын нууц техникүүдийг олж худалдааны бүлгэний үгнийг аварч хоо оолын сахуг аварч одоо өвгөн хоо оолын эдийн засгийг ажилуулж байгаа гэдэг. Үүнийг сонссон бэг тэр ирснээс хойш хоо бүлгэмийн бүх толгойн өвчнийг шийдсэн байна. Ахлагч тусдаа уулзсан юм байжээ гэдэг. Тэгээд цэнхэр үстийг явж болно гэж цэнхэр үсч явсны дараа сурагч мөнхөө мөнгө олдог байлаа гэд яадын энэ бол сэлбийн талааны бүлгэн мөнгөөр юу ч хийхгүй хэд бэг тийм шүү түүнийг тулаанд аяастай гэж найдаа. Тэгэхгүй бол миний хийх зүйл хатууд нь одоо удахгүй өмнөдийн хэсэг тэмцээн боллоо. Бид бэлтгэлээ мөн хийх хэрэгтэй гэдэг. Энэ явдлын дараа мөнхөө тэр хэдийг бэлтгэл хийлгүүлж бүгдийг зодчоод төмрийг цохих тусам сайжирдаг. Хүнийг цохих тусам юм сурдаг гэж хэлж байтал дээд үеийн 3 гар орж ирээд та нар залхуурлаа хэвдэж байна уу? Удахгүй тэмцээн болох гэж байгаад өнөөдөр хийдээ цэвэрлээрээ шийтгэлчингээд яваад өгнө. Бэлтгэлийн дараа улаан үст би дээд үеэ хүндэлдэг байлаа. Гэхдээ ингэн гэж арай бодсонгүй. Юу ч мэдэхгүй байж юм яриад хэд цэнхэр үст биднийг доод үеэгээ дээрэхэд байх шиг байна гэд ярилцаж байхад мөнхөө сонсоод би энэ асуудлыг шийдэх аргыг мэднэ гэд өөрийнхөө алгыг нэгээд зүгээр л бүгдийг зодчихъя гэд шууд гүйж эхэлдэг. Цэнхэр үсч түүнийг ямар ч үнээр хамаагүй байрж ав гэд бүгд мөнхөөг барьж авахыг оролдогч мөнхөө булцаар хаалга гарах гэтэл урдаас нь 2 хүн гарч ирээд мөнхөөг бариад авдаг. Тэгээд бүгдээрээ дээр нь гарч байрж авахд цэнхэр үсч чи тэднийг зоджвол дээд үеийнхэн яаж доод үедээ зодуулчаад хоо бүлгэнд үлддэйн бодож үзээч гэхэд мөнхөөч за яах вэ болигээ тэд нар хэлж зодвол яах ингээд асууна. Цэнхэр үсч тэгвэл хүснээ хийгэрээ гэдэг. Хэд хоногийн дараа нөгөө сурагч бэктэй мөнхөөг өдөж юм хийлгсэн чи ерөөсөө зодоомцхон хийхгүй байна гэдэг.
Бэгч түүнийг ийм хүүхэд гэж бодсонгүй. За яг илүү хатуу аргаар үзнэ гэд оройч болж мөнхөөг бэлтгэлээ ихээр ганцаараа хүн байхгүй газар руу явж энэ удаа хөөрхнөг байхгүй байлгүй гэж сэлмээ суугалтал хөөрхнөө түүнийг харж байдаг. Манай хүнч зочиод "Яагаад намайг дагаад байгаа юм" гэд хөөрхнөө тэр цэцэх техникийг гэд хэлж дуусаагүй байтал мөнхөө юу яриад байгаа юм би тийм мэдгүй гэдэг. Хөөрхнөө "Чи надад тэр техникийг заагаад өгөөч" гэд гоохот мөнхөө "Тэр намайг дагаад байсан ийм учиртай байжээ" гэж бодон "Би чиний юу яриад байгааг мэдэхгүй байна" гэд байна. Гэхэд хөөрхнөө "Би тэр техникийг өмнө харж байсан. Би буруу харах ёсгүй" гэж хэлэхэд мөнхөө шууд "Чи өмдийн бүлгэмтэй холбоотой юм уу" гэд уралдаг. Хөөрхнөөч "Юун өмдийн бүлгэм" гэд мөнхөө тэр жиглэж байна уу. Гэхдээ харж байсан ч цасан цэцгийн 12 өдөлгөөн байх гээд "Чиний харж байсан гэж юу гэсэн үг юм" гэд асуухад хөөрхнөө "Дээр үед харж байсан" гэд дуу султаа хэлэхэд мөнхөөч "Ашгүй нэг шантарвуу" гэд бодоход хөөрхнөө гид сэлмээ суглан "Надад өөр арга үлдсэнгүү" гэд "Би чамд хичээл заах болно" гэж хэлэхэд мөнхөө бүр гайхаад "Яадаг тэнэг вэ? Юу яриад гэхийн завдалгүй" шууд л түнлүү дайрдаг. Манай хүнч дайрсан дайрлалаас нь бултаж дахин дайрахад хойшоо өсөрч хартал яг урдуур нь зоодог. Манай хүнч энэ намайг алхаар шийдчихэж гэд бултгаа болон сэлвэрээ хааж эхэлдэг. Цохилт бүрийг хааж байтал гинт дээрэс нь "Та хоёр юу гэд баан" гэд бэк гараад ирдэг. Тэгээд сэлэндээ энерги шингээн дайрахад мөнхөө шууд л өсрөн хөлөндөө энерги шингээн хамгаална. Бэкч "Миний дайралт хөлөөрөө хаалаа гэж юу" гэд гайхтал мөнхөө хөшөглөн унгаадаг. Тэгээд буугаад хөөрхнөө лөө хардал хөөрхнөө босоогоороо ухаан алдсан байдаг. Мөнхөөч бэклөөчин "Хэрвээ чиний дайралт хөөрхнөөг онсон бол яах вэ? Тэр хөх байлаа" гэхэд бэкч "Би уурандаа шууд дайшлаа" гэж бодон шууд мөнхөөг тулаан дууддаг. Тэгсэн мөнхөө нэг болцтой. Хоёулаа энэ юу болсныг хэн ч хэлэхгүй. Би ялагдсан ч чи ялагдсан ч ахлагчид дээд доод үе тулдсан гэж хэлмээргүй байна гэж бэк зөвшөөрч тулдна. Бэк сэлмээ өдөлгөж хий үзэгдлийн сэлмийг ашиглаж дайрахад мөнхөө "Энд чи хий үзэгдлийн сэлэн байна. Гэхдээ арай гүйцэд биш юм. Өмнөдийн бүлгийг хараад хуссан байх наа" гэж боддог. Бэк энерги сэлэмдээ шингээгээд дайрахад мөнхөө бултан нүрэн дундуур нь гандал цогтөг. Бэк аргачаа шидэгдэж цусалдан "Бэкч болсон чи яаж бултав" гэд асуугаад мөнхөө хэтэрхий тодорхой байна гэдэг. Бэк тэгсэн "Миний сэлмийн урлагт буруу зүйл байна уу" гин. Мөнхөөч "Чиний асуудлыг харуулад өгье" гэд сэлмэрээ түүнийг мөр тохой, хөл, цээж бүгдийн цохиж сүүлд нь толгойлгоо нилээн одон удаа зөхөн. Бэкч ухаан алдан сэхэд мөнхөө ямар байв гэд инээдэн зогсож байдаг. Бэкч "Чи яагаад тийм үчтэй байгаа юм" гэхэд мөнхөөч "Би үчтэйдээ биш. Чи сугдаа байгаа" гэдэг. Бэк хариуд нь "Би бол хоолын дараагийн ахлагч болох хүн битгий өдөөд байг" гин. Мөнхөөч "Чи өмдийн бүлэгтээ дулдаад нэгийг ч барахгүй" гэхэд Бэкч "Чи эдийн барах ингээд" асуугаад мөнхөө "Мэдээж би бүгдийг нь барна. Би хамгийн хүчтэй нь" гэдэг. Бэкч "Чи намайг хүчтэй болгож чадах уу" гэд асуухад мөнхөө "Мэдээж чадна" гэдэг. Бэкч тэгвэл гуйж байна. "Намайг хүчтэй болгооч. Би юу ч хамаагүй хий" гин. Мөнхөөч "Хэн чам зааж өгье гэсэн" гэхэд Бэкч "Чи зааж өгөх гээд ийм яриаггүй мүү" гэд хэлэхэд мөнхөө "Битгий давраад бай. Өдөө хүртэл хийсэн зүйлий чим хариуг үгүй" гэд манай хүн дахиад Бэкийг ухтлан зодно. Хэсэг хугацаа өнгөрч Бэк ухаан алдаад гачин болцсон хэвтэж байдаг. Манай хүнч суугаад амарч байхад ардаас нь хөөрхнөө гинт гарч ирээд "Надад заагаад өг" гэд дахиад л асууна. Мөнхөө хариуд нь "Чи өгийн хоо оолох байвал сурна" гэтэл хөөрхнөө "Хоо оолоос тэр техник алдагдсан боломжгүй" гэдэг. Үүнийг сонссон мөнхөө тэр алга болсныг мэдэж байна гэж бодоод гэхдээ удахгүй буцаад хоо оол техникээс эргэн гээд мөнхөө босон энерги хурандаа шингээж агаар дээр хоо оолын үндсэн техникийг зурдаг. Хөөрхнөө үүнийг харчаад "Чи намайг суур техникээс сайжруул гэж байгаа мó? Ойлголоо" гэд хэлэхэд мөнхөөч тэр хөөрхнөөс гадна бас ухаантай юм гин. Бэклүү зан наатаа хамт авч яваарай гэд яваад өгдөг. Манай хүн хийддээ ирэхэд улаан ус цэнхэрүүст хоёр хүлээж байдаг. Тэгээд түүнээс Бэкийг харснаа түүнийг алга болсон гэд хайж байна гэхэд мөнхөө "Зүгээр дээ түүнтэй би хамт байсан" гэдэг. Цэнхэрүүсч "Арай чи түүнтэй тулдаагүй биз" гэд асуухад мөнхөө "Би тулдаагүй, түүнийг үхтлэн зодсон" гэдэг. Үүнийг сонсоод цэнхэрүүсч "Ахмантаа хүндлэх хэрэгтэй байсан шүү дээ. Одоо юу болноо? Хоо олд" гэж санаа алддаг. Өгдөөч болж хөөрхнөө мөнхөөг хөөгөөд "Надад багшил" гэд дахиад хөөж байдаг. Үүнийг харсан нөгөө хүүхэд Бэкэд "Түүнийг зүгээр байлгаад байх юм уу" гэд асуухад Бэкч "Тэр чиний оролдохоор хүүхэд биш. Одоо зүгээр өмдийн бүлгэмийн эсрэгт бэлтгэлээ хийгээд бид нар ялахын тулд бэлтгэлээ хийх ёстой" гэд дотроо "Би заавал үн цэнтэй гэдгийг нотлно" гэж боддог. Хэдэн өдөр өнгөрч ахлагч багшид өмдийн бүлгэм ирэх өдөр боллоо. Бид энэ удаа ялч чадах болов уу гэд багшаас асууна. Багш "Би санаа зовж л байна. Өмдийн бүлгэм хүчтэй шүү дээ" гэхэд ахлагч 3 дугаар жилийнхэн хэр байна гэд асууна. Ахлагч "Тэд сайн бэлтгэлээ хийж байгаа. Тэдний чадвар маш сайн сайжирсан" гэдэг. Ахлагч "Үнэндээ ялагдах нь гол нь биш. Бид хоо оол хэр явааг тэднэрт харуулах хэрэгтэй. Тэднийг угтаж авахд бэлдгээд" багшийг явуулдаг. Өмдийн бүлгэмч ирж ахлагч нь "Хаалга овоо засчихжээ" гэд дорд үзэн хэлэхэд хаалга онгойж тэднийг угтан авна. Дутагшаа орж хоол унд идгээд урихад өмдийн ахлагч "Юу л өгөх болдоо" гэд ороод
чулуун шал хийдийг байгаа байдлыг хараад гайхан та нарт юун засах мөнгө байсан юм уу? Эсвэл бол хүнээс хусаа юу гэдэг. Тэгсэн энэ үгийг бэлтгэлээж байсан мөнхөө сонсоод новш минь үхвэч гэж хэлдэг. Тэгсэн өмнөдийн ахлагч чийсээ юу гэж хэлсэн гэд асуухад мөнхөө хажуудаа байсан улаан мөстийг хөшөглөж унгаагаад залхуураад гүүхгүй байвал новшоо үхээрээ гэд хэлдэг. Тэгээд өмнөдийн ахлагч руу эргэж хараад та буруу сонссон байх гэд хэлтэл ахлагч би хууртна гэж байхгүй гэд уурлаж байхад ардаас нэг гаргаж ирээд жоохон хүүхдтэй маргатлаа гэд энд ашиггүй гэд мөнхөөг чи 3 дугаар жилийн байж олон юм ярих юмаа гэд мөнхөөч юу гинэ юу ч сонсогдсонгүй гэдэг нөгөө гарч уурлаад өөрөөс ахмад хүнтэй яаж харилцаад байгаа новшвэ гэд мөнхөлөө очих гэтэл ахлагч нь байлуулаад чамаа хүчтэй гэж найдаа тэгэхгүй бол тэмцээн дээр шившиг болно шүү гэд өмдийн бүлгэм яваад өнгөрөхөд саянг мөнхөөг хараад мэдлээд өнгөрнө. Мөнхөөч эргэж хараад тэдний хийсэн үйлдэл харсан биз дээ. Та нар ялагдаад үзээрэй. Ялагдах юм бол миний гарт үгсэн гэж мэдээрэй гэд хэлдэг. Өмдийн бүлгийнхэн хоолоо идэж байхад нөгөө ууралсангаар сүйрцэн хоол бүлгэмтэй биднийг харьцуулж байна. Бид төгс ядтыг байгуулах болно гэд босож бид хоол бүлгэмийг нэг ч хожигдолгүйгээр ялж өмдийн бүлгийг дэлхийн шилдэг бүлгэн болтол хичээх болно гэд хэлтэл ардаас нь ахлагч нь орж ирээд миний хэлхийг хүсэж байсан зүйлсийг чи сая хэлжлээ. Гэтэ тэр амтныг яах гэж байна? Гангрён гэхэд энэ бол 3 дугаар жилийн хамгийн сайн сурагч. Тэр түүнтэй үзнэ гэдэг. Оройч болж улаан үст, цэнхэр үст хоёр унтаж чадлаггүй юм ярилцсан. Улаан үст бид нар маргааш ялж чадах болов уу гэд асуугаад цэнхэр үст сайн мэдэхгүй л байна гэд ярилцах үед мөнхөө ардаас нь гарч ирээд та хоёр унтахгүй юу гэж байгаа гэд асуухад тэр хоёр унтаж чадахгүй байна гэдэг. Мөнхөөч битгий санаа зовоо. Та нар өдий хүртэл хийсэн мэтлэлээ бод. Та нар байдгаар хичээсэн. Та нар ялах болно. Одоо явж унт гэд өөрөө хідээс гарan явна. Мөнхөө дахин хүн байхгүй газар ирээд ойр хаваа харахад нэгэн хоёр хүний энерги мэдрэгддэг. Тэгээд хэрэг дурлаад нууцаар харахад Бек өмдийн бүлгийн нөгөө гартаа уулзаж байдаг. Гүнгрёнг миний дүү сайн сууж байв уу? Дунгрёнг гэдэг. Бекч намайг битгий тэгж дууд. Одоо би бол Бек гэхэд Гүнгрёнг чи биднээс урууж сүрсэн хоол бүлгэмд орох чинь буруу шийдвэр байсан. Гэхдээ яг хуу чамайг өвдөөс өдөөд гойвол өмдийн бүлгэмдээ авъя гэдэг. Үүнийг сонссон Бек би хоол бүлгэмээс хизээч гарахгүй. Энэ бүлгэм надад зориг өгсөн. Би энэ бүлгэмийг буцаад сэргээн гэдэг. Тэгсэн Гүнгрёнг энерги гаргаж маргаашийн тулаандаа намайг барах юм шиг байна уу? Амжилт хүсьгээд яваад өгдөг. Бекч эргээд артал мөнхөө байж байдаг. Бекч чи бүгдийг сонсноо гэд асуугаад мөнхөө бүгдийг сонссон Донирён гэд би хинч юу ч хэлэхгүй. Чиний гаргасан шийдвэр зөв байсан. Хоол бүлгэмийг буцаад сэргээрэй гэдэг. Гэхдээ маргааш шийдвүлээ өмнөдийн бүлгийн бутаах болно гин. Маргаашч болж ахлагч сурагчтай үг хэлэн зогсно. Тэд нарт амжилт хүсэж байна. Та нарт найдаж байгаа шүү гэдэг. Тулаан чиглэхээр болж хоёр талаас судалдаа сухад гинт хийдийн алгаар тулааныг үзэхээр бахан хүмүүс ороод ирдэг. Ахлагч юм хүмүүс вэ гэж гайхаж байтал өвгөн гарч ирээд тулааныг үзэгчтэй үзвэл гоё штэ гэд хэлдэг. Яг үүнд хэдэн өдрийн өмнө өвгөнд мөнхөөгөөс цахиа ирсэн байдаг. Үүн дээр нь тулдааныг үзгээр хүмүүс авчраарай гэд бичдэг. Өвгөн ч хийснээр нь авчирдаг. Тэгэл ахлагч хэлэх үггүй болоод ирсэн хүмүүс нь ширээ засч өгөөд тулааныг эхлүүлэхээр багш гарч ирнэ. Эхний тулаанаар Бекийн эсрэг Гүнгрёнг тулдна гэд эхний тулаан эхэлдэг. Бек шууд барын сэлмийн техник гэд дайрч дараалан зөхиод шороо босож цэнхэр үст Бек ялж байна гэтэл мөнхөө үгүй ялахын тулд онох ёстой гэдэг. Гэтэл шороон дундаас Гүнгрёнг ингээл болоо юу гэ гараад ирдэг. Бекч үргэлжлүүлэн дайрсаар байдаг ч нэг ч удаа ондгүй. Тэгэд би түүнд хүрч чадахгүй байна гэж бодно. Дахин сэлэндээ энерги шингээж олон дахин дайрсан ч Гүнгрёнг амархан булцаар Бек хамаг хүчээрээ ойртон дайрдагч Гүнгрёнг түүнийг ганц зохиол унгачдаг. Тэгээ хажууд нь ирж дахин зохиж Бекч босон зогсоход түүнийг хэдэн талаас нь дахин зохиж түүнийг ухаан алдуулдаг. Тэгээд энэ бол бидний хүчний ялгаа гэж орилж эхний тулаанд өмдийн бүлгэм ялдаг. Энэ тулааныг харсан үзэгчид Гүнгрёнг аргагүй чадварлаг юм. Хоол бүлгэм юу ч чадсангүйгээд мууж эхэлдэг. Үүнийг сонссон өвгөн мөнхөө чамд бодсон юм байгаа л бидтэй хэмээн бодно. Хоёр дахь тулаан эхэлж өмдийн бүлгэм амархан дахиад ялна. Ийхүү 2 дугаар жилийнхэн бүгд тулдаж, бүгдээрээ ялагдаж, ахлагч бүр нүрэ хийх газаргүй болж, өмдийн бүлгийнхэн 10 дараалж ялж, өмдийн ахлагч баярлаад, миний хүлээж байсан үрдэн, муу хуа бүлэг та нар сүрсэн гэж боддог. Үзэгчч бас энэ хитрхийн нэг талтай байна. Хоол бүлгэм ийм муу гэж үгээд ярилцсан. Тэгсэн талбай дээр багш гарч ирж, одоо 3 дугаар жилийнхний тулаан эхэллээ гэд хэлдэг. Мөнхөө харин тэнд бүр уурлаж үхэх гэж шууд үсрэн гарч, хинч хамаагүй гараад ирэхэд өмнөдөөс нөгөө үхс гаж ирж би чамайг ялах гээд хэлж дуусаагүй байтал мөнхөө очиж нүүрэн дундуур нь ганц цохиж унагадаг. Хүүхэж иргэн босч цамцаа урд цусаа тогтоогоод
Би чамайг ээж авч танихгүй бол гачин болгондоо гэд дайртал мөнхөө гизэн дундуур нь зохиж дахин арт урдаас нь агаар дээр зохин бууж ирэхэд нь хөшиглэн унгааж ялтыг авдаг. Энэ явдлыг харсан ахлагч бүх хүмүүс гайхаж ахлагч багшаас тэр бүлгэнд ороод хэр удаж байгаа билээ гэхэд багш 6 сар гэдэг. Ахлагч тэр ганц нэг азтай биш мөн чадварлаг байсан байна гэдэг. Үзэгчч мөн хоол бүлгэнд ийм чадварлаг хүн байсан байна гэд ярилцаж эхэлнэ. Дараагийн тулаан эхэлж зинхэр үст талбай дээр гарч ирэхэд гүнгрёнг хожигдсондоо уурлан нэгэн хүүхдэд түүнийг ялаад ялтыг авчиргээд явуулдаг. Ийхүү тулаан эхэлж хүүхэд шууд ширүүн дайрч эхэлдэг. Зинхэр үст цохилт болгоныг хааж буцаан ханиуд зөхөд өмдийн хүүхэд уурлан үсрэн дайрахад зинхэр үст хөшиглэн ойшлуулж дахин дайрч ирэхэд толгой дээрээс нь эц доош цогтөгч өмдийн хүүхэд мэдээд хаахад зинхэр үст сэлбийн хуг цохоод хүүхдийг ухаан алдуулж 2 дахь тулаанд ялдаг. Үүнийг хараад бүгдээрээ баярлаж ахлагч бүр баялсандаа ухаан алдна. Дараагийн тулаанд харин улаан үст гарч өрсөлдөгчлүүгээ хүчтэй зогсолтгүй дайрсаар буулган авдаг. Ийхүү 3 дугаар жилийнхэн өмдийн 3 дугаар жилийнхнийг дараалан амархан ялдаг. Зинхэр үсч бид нар 10 дараалж яллаа тэнцчлээ гэдэг. Өнхөөч юун тэнцэх тийм үг миний үгийн санд байхгүйгээ талбайлуу үсрэн гарч энэ тэмцээнд хинч ялсангүй. Одоо ялсан хүмүүс дундаа дахин тэмцээн зохиож ялсан дахин тулдвал яаж байна? Яагаагүй бол хүрээдэр гэдэг. Өмдийн бүлгэм энэ хойгоор уурлаж ахлагчин зөвшөөрч хоо бүлгэмийн ахлагч мөн зөвшөөрч мөнхөөгийн эсрэг 20 дугаар жилийнхэн нэг сурагч гарч ирдэг. Тэрээр шууд гарч ирээд шууд үл үзэгдэх цэлмийг ашиглан дайрахад мөнхөө ганц цогтолтоор зогсоож баруун зүүнээс нь хүчтэй зөхөж үргэлжлүүлэн цогсоор булан шахаж дахин нэг цогтол сурагч айн талбайгаас унан хасагдана. Мөнхөч дараагийнх нь гээд дахин нэг сурагч гарч ирээд мөнхөө лөө хартал ауранаас найж хөшгөд мөнхөө дээрээс нь хэд хэдэн цохон дахин ялна. Дахиад дараагийнх нь гэдэг. Ийхүү мөнхөө 6 дараалж ялдаг. Тэгээд гүнгрёнг жуурлан одоо би гарлаа гэд гарах гэхэд ахлагч битгий тэнэгтээд буцаад суу. Түүнийг аль болох ядрааж байгаа чи гарч тулд гэд оронд нь өөрхөн тулдуулдаг. Энэ уугаар түүнийг дагуулж яваад ахлагч түүнийг чи барах юм шиг байна уу гэхэд гүнгрёнг тэр туршлага муутай болохоор барж магадгүй гэхэд ахлагч яг зөв. Тэр чамаас илүү гоц ухаантан байна. Барын зулцгийг баг дээрэн гэдэг юм. Чи түүнийг алах хэрэгтэй гэдэг гүнгрёнгч хэрэг тэр өмдийн бүлэмд гай болох бол алах болно гэж хариулна. Энэ үеэр Саянг мөнхөөдөө дулдахаар гарч ирдэг. Саянг шууд дайрахад мөнхөө сэлэндээ энерги шингээж дайрлаас нь бултан ард нь гарч түүнийг ганц цохилтоор буулган авна. Тэгээд гүнгрёнг руу харж гараа дээр гэдэг. Энэ тулааныг харахаар бэгч босон ирж мөнхөө гүнгрёнг хоёр тулдан эхэлнэ. Тэр хоёр ан ман үдсэж гүнгрёнгч дайрч мөнхөө хааж байтал гүнгрёнгинд цасан цэцгийн сэлэмгээд мөнхөө хальт зүсэнэ. Мөнхөөч яадаг хүлхний техник вэ гэхэд гүнгрёнг уурлан цасан цэцгийн техник тэнгэр дүүргэгч цас гээд дайрахад мөнхөө өөдөөс нь дэлгэрч буй цэцгийн 7 хөдөлгөөн гээд дайрч гүнгрёнгийн дайралтыг хахад гүнгрёнг байж боломгүй юм яаж хаачив гээд гайхах үед мөнхөө зүгээр нэг хоосон техникийг хаагаад амархан одоо би чамайг дуусгаад өгье гээд дэлгэрч буй цэцгийн нүсэлт гээд маш олон удаа дайрч дэлгэрч буй цэцгийн шуурга гээд гүнгрёныг оноход гүнгрёнг эн чин хоол бүлгэмийн алдагдсан техник байна. Ямар үзэсгэлэнтэй гэж хэлэхэд мөнхөө ардан дайран гарч гүнгрёнг ялагдан унана. Тэгээд мөнхөө тулаан дууслаа. Ялалт манай тал гэд бүгд ойрлолож 2 3 дугаар жилийнхэн бүгд мөн ахлагч эднэр бүгдээрээ баярлана. Тэгээд ахлагч өмдийн ахлагч руу очин. Энэ удаад манайх азтай байлаа гэхэд өмдийн ахлагч боож өгтлээ уурлаж урдаа байх мөнхөөг хараад гартаа энерги шингэн одоо түүнийг алчий гэд бодоход мөнхөө ганц сайрал хангалттай байх уу дараа эрэхтээ илүү сайжрал ирээрээ гэдэг. Өмдийн ахлагч тесэртлээ уурлаж яг одоо явъя гэд хийдэг орхин явна. Тэмцээнч дуусаж мөнхөө ахлагч тэд нартай уулзаж байдаг. Нэгтлэнч чи нэрээ мундаг юмаа яаж юм хүчтэй болсон гэд магтаж байдаг. Тэгсэн ахлагч мөнхөөд хоёулаа төр уулзыг хүрээдрэгээ дагуулan хөнгөө газар ирээд энэ бол хоолын хамгийн өндөр цэг чанд ямар санагдаж байна гэхэд мөнхөө өндөр юм гэд хариулна. Тэгсэн ахлагч мөнхөөд бүхийн баярлалаа гэд чи миний хүслийг биелүүллээ гэд хэлнэ. Мөнхөөч яагаад бүхийгэд байгаа мэ босож ихэд ахлагч чиний 7 сэлмийн техник цэцэг дэлбэж байсан. Яаж тэгсийн гэж асуугаад мөнхөө би зүгээр таны өгсөн номын дагуу бэлтгэл хийсэн. Тэгсэн нэг мэдсэн цэцэг дэлбэж эхэлсэн гэд хэлдэг. Ахлагч тэгвэл хоолын сурагчид мөн чадах нь бидний атлагдсан техник дахин сэргээгдэх нь мөнхөө чамайг хоол байх үед бид нар юу ч болсон чамайг хамгаалах болно. Чамд баярлалаа гэдэг. Энэ үеэр цэнхэр ус дулаан үсч чи мөнхөөгийн техник харсан уу? Би түн шиг болмоор байна. Юу ч хийсэн хамаагүй гэдэг. Улаан үсч харин л дээ бид нар тэр техникийг сурч чадах болов мэдгүй л байна гэхэд цэнхэр үст хэдүүлээ чаднаа би итгэж байна гэд ярилцаж байх үед мөнхөө гинт хаалга хүчглэн орж ирж та нар юу игээд зогсоод байгаа юм? Ёж битгэлээ эзгээ. Ганц яснаа юунд баярлна гэд бүгдийг хөөгд гаргахад хаалгаар бэк орж ирээд чамтай уулзаж болох уу гэд мөнхөөг дагуулan явна.
Тэр хоёр ой модлоо ирж бийг би чамайг яаж тулахыг харсан. Чи түүнийг ядах юмгүй ялсан. Би чам шиг хүчтэй болмоор байна. Надад багшлаач гэд гуйдаг. Мөнхөөч би 2 дугаар жилийнхэн зааж чадахгүй. Надаас ах намайг дүүгээ гэж хардаг хүмүүст би илав заахгүй гэж бээгч. Бид бүгдээрээ чамайг багшаа гэж дуудъя. Ахлагчийн нэрээр тангаргалыг идэг. Мөнхөөч тэгвэл болж байна шүүгээ зааж өгөхөр болдог. Оройн 3 дугаар жилийнхэн бэлтгэлээ ихээр гарах үед 2 дугаар жилийнхэн бүгдээрээ гадаан жигсэн зогсож байдаг. 3 дугаар жилийнхэн гайхаж байтал голоос мөнхөө гарч ирээд тэд нар одооноос бид нартай хамт бэлтгэл хийн гээд урд нь гарч хэрвээ та нар миний үгээр хийвэл хүчтэй болно. Ойлгосон хэд 2 дугаар жилийнхэн бүгдээрээ л ойлголоо багшаа гин. Мөнхөө өнөөдөр суурь таслуудаас эхлэн гээд бүгдэнд нь чулуу өөрүүлж 2 цаг төвчж чадахгүй боссон хүнийг нь би алах болно шүүгээд суулган голоор нь явж бэлтгэлийн өдрүүд эхэлнэ. Навчиж шаарлаж цас орон өвөл болж цэцэгс дэлгэвч 2 жилийн хугацаа өнгөрлөө. Хоо хаалын үдэнд нэгэн хүн ирж хаалгыг тогшин би бүлгэн ахлагчтай заавал уулзах хэрэг байна. Би бол хоо хаал бүлгмийн дагалдан Уян бүлгмийн ахлагчийн хүү гэдэг. Ийхүү тэрээр ахлагчтай уулзаж ахлагч ямар хэрэгээр ирвгээд асуухад хүү шууд бидэнд луугийн дайчин мөнхөө эрэхтэй түүнийг бидэнд өгөөч гин. Ахлагч юу болсон эхлээд хэлэхэд хүү хэдэн өдрийн өмнө манай бүлгмийн урд Удаан бүлгмийн дагалдан бүлгэм нэгдэж манай бүлгмийг дарамтлж хаахыг шаардсан. Үүнээс болоод аав уурдлан тэр бүлгмийн ахлагчтай тулдаж хүнд бэртэл авсан. Бидэнд яарлаа тусамж хэрэгтэй гэдэг. Ахлагч үүнийг сонсоод "Хэрвээ бид очиж аврах юм бол удаан бүлгэмтэй дайн зарлаж байгаагаас ялгаагүй. Гэхдээ эртээр үеэс дагалдан бүлгмүүдээ хоо аал бүлгэм хамгаалж ирсэн. Тиймээс юуж болсон хамгаална гэд цэнхэр үстийг дуудаж юу болсныг тайлбарлаж цэнхэр үстийг хүүг дагуулсан мөнхөөгийн бэлтгэл хийж буй газар руу явуулдаг. Тэд инхүү явсаар уулын өмнө ирнэ. Цэнхэр үсч урд байгаа чулуу руу очин мөнхөө чамтай уулзах хэрэгтэй байна гэд шивнэхэд шууд л чулуу агарч мөнхөө бас ямар эргээр дуудаад байгаа юм бэ? Лайтай нохоовэ гэсээр гарч ирнэ. Үүнийг харсан хүүч энэ луугийн дайчин мөн гэж юу гэсээр гайхна. Мөнхөөч энэ юу хүүхэд вэ гэд цэнхэр үст манай бүлгийн дагалдан бүлгийн хүүгээд мөнхөөч манай дагалдан бүлгэм одоо болтол байд юм уу гэд цэнхэр үстэд үлцэнгийн ахлагчаас сонсъё гэд ахлагч руу явна. Мөнхөө ахлагч тэр ирээд юу болсныг сонсчоод надад даатга би асуудлыг шийдчихэд ирье. Тэд нар бид нартай дайн эхлүүллээ. Би хурдхан шиг яваад зодчоод ирье гэдэг. Ахлагч би чамайг ганцааргийн чинь явуулахгүй гэд маргааш өглөө хүрээд ирээрэй гэдэг. Мөнхөөч тэд ич гарч хоолндоо ороход хүү мөнхөөгийн идэж байгааг харчаад луугийн дайчин ингэж заван идэхин гэж үгээд бодно. Эднэр яагаад мөнхөөг луугийн дайчин гэд байгаа нь мөнхөө ганцаараа өмнөдийн бүлгийг ялсан гэд бүх бүлгүүдээр тархаад хүмүүс түүнд луугийн дайчин гэд хож өгсөн байдаг. Ийхүү маргааш болж даалгавар цэнхэр үст улаан үст мөн хөөхнөө бэк мөнхөө тав явахаар болсон байдаг. Ахлагч гарч ирээд таадаг амжилтаа гүйцэтгэнэ гэж бодож байна. Болгоомжтой яваад ирээрэй гэд хэлнэ. Ийхүү тэтгэд аялалдаа гарч морин тэргэн сууж нян хотыг зорино. Нян хотод бороо орж дагалдан бүлгийн ахлагч хоол бүлгэм хурдан ирээсэй хэмээн залбирна. Түүний туслах хоол бүлгэм биднийг бодож ирэхгүй бол яах вэ гэхэд гинт хаалга балбаж очин уулзахад эсрэг талын бүлгэм нь та нар наад бүлгмээ хаа тулаандаа өжигчод ямар ичдэггүй юм бэ гин. Ахлагч бид эзэж бүлгмээ хаахгүй хэд тэдний ардаас удаан бүлгмийн хүн гарч ирж би бол удаан бүлгмийн 2 дугаар жилийн сурагч. Та бидний шаардлагыг хүлээн авна уу? Бид сүүлчийн удаа хэлье. Хэрвээ бүлгмээ хаахгүй бол би танаа бүлгэм хүчээр эвдэж шатаах болно шүү гэдэг. Тэгтэл мөнхөө бид нар та нарыг тэгүүлэхгүйгээд ардаас нь гараад ирдэг. Тэднийг харсан бүлгийн ахлагч баярлахад мөнхөө очин хоол бүлгмийн мөнхөө миний бие ирлээ гэд ахлагчд хэлээд эргэн харан удаан бүлгмийнхэнд та нарыг зүгээр өнгөрөхгүй дэхэд удаангийнхан тулдахад бэлдэнэ. Удаангийнхан өөрсдийн хүний тоогоо харчаад барахгүйгээ мэдээд ухран мөнхөөч ахлагчд бид нар ирсэн болохоор одоо бүх юм зүгээрээ гэд хэлнэ. Удаангийнхан хэсэг явчаад за 2 дугаар жилийн хүүхэд бид нар хоол бүлгмийг заавал аландаа буруу бүлгмээрээ тэд нар ордлоо гин. Маргаашч болоход удаан бүлгэм маш олоолаа ирж дайхад бэлдэнэ. Бүлгмийн хаалгаар үсрэн ороход манай хэд ирж байгааг нь мэдэн мөнхөө орж ирэх гэсэн хэдийн ганцлын энергиэрээ зөхиод хийсгчдэг. Тэд нар шууд хаалгыг эвдэн ороод тавлаа байхыг хараад та нар биднийг барахгүй нэ гэхэд мөнхөө сэлмэн гарган нэг зүсгэд тэдний арлалын хан зүсэгдэн унаж баган хүмүүс гараад ирдэг. Мөнхөөч жоохон үзэгчтэй тулдъя гэд тэд дайрч эхлэхэд удаангийнхан мөн дайрна. Цэнхэрүсч дайснаа хитээдэн зүсэн унгааж улаан үст мөн амархан ялдаг. Энэ хооронд Бэк удаангийн гартаа тулдан Бэк рүү сэлэндээ энерги шингээн дайрахад Бэк сэлмийн өргөн тэслэж буй элтний 7 хөдөлгөөн гээд шууд л ялдаг. Бэлтгэлийн дараа манай хэд нэлээд сайжирсан байлаа. Удаангийнхан ч ялагдан ухрахад Бэк хоол бүлгэм яллаа гэд бүлгмийн ахлагчид бид амжилтаа даалгавар биелүүллээ гэдэг. Ахлагч баярлан уйлна. За энэ хүрээд эпизод 3 дууслаа. Энэхүү бивтэн маань 158 чаптертай. Бид нар 80 дээр үж байна. Тэгээ дахиад 2 юм уу 3 анги ороод дуусах байх.
Тэгээ таалагдсан бол лайк болон subscribe-а даараарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.